видео үзүүлж байна. Гиннесийн номонд онцгой содын амжилтаараа бүртгэгдсэн 14 алдартай. Алдартай жүжигчид болон дуучид хамгийн өндөр орлого олсон, хамгийн их цамаг борлуулсан гэх шалтгаануудаар Гиннесийн номонд бичигдэх нь бий. Гэхдээ зарим нь тун ер бусын аргаар энэхүү номонд орсон байдаг. Ингээд тэтгэр одуудын хэрхэн дэд амжилт тогтоож байсныг хамтдаа сонирхцгаая. 1. Дуэйн Джонсон. Алдарт жүжигчин Дуэйн Джонсон нь Гиннесийн номонд 3 удаа бичигдэж байжээ. Тэрээр 2007 онд King of Scorpions киноны Митясагийн дүрд тоглож 5.5 сая $5 цалин авснаар хамгийн өндөр орлого олсон гол дүрийн жүжигчнэр шалгарч байсан юм а. Харин 2015 онд Лондонд болсон Сан Андреас Пол киноныхоо нээлтийн үеэр жүжигчин маань өөрийн гар утсаараа 3 минутын турш 105 фэнтэйгээ селфи хийж дахин дэд амжилтыг эзэн болсон байна. Энэхүү амжилтыг эвдэхийн тулд Дуэйн Джонсон зургаа ямар ч сарнилтгүйгээр тод авах ёстой байсан гинэ. Мөн 2 жилийн дараа тэрээр хамгийн их хэмжээний буюу бараг 245 кг дүрдэг сүмсийг бэлтгэж тэрийг орон гэргүй хүмүүст хоол тараадаг Лос Анжелесийн нэгэн ашигын бус байгууллагад хандивилжээ. 2. Ben Stiller. 2016 онд Лондон дахь Model Mail 2 киноныхоо нээлтийн үеэр жүжигчин Ben Stiller дэлхийн хамгийн урт селфиний гарыг ашиглаж зураг авчээ. Тэрхүү гар нь 8.56 м урттай бөгөөд цанх угаагчийн бариулаар хийгдсэн байсан байна. Улмаар тус үйл ажиллагаанд оролцож байсан Гиннесийн номын төлөөлөгч түүнд амжилтыг баталж гэрчилгээ гардуулсан байна. 3. Pharrell Williams. 2013 оны намар Америкийн дуучин Pharrell Williams хөгжмийн түүхэнд хамгийн урт буюу 24 цаг үргэлжлэх видео клипийг хийжээ. Энэ хугацаанд 4 минутын урттай тус дуу 360 удаа давтагдаж явдаг байна. Клипэн дээр энгийн иргэд алдартнууд гээд маш олон хүмүүс бүжиглэж буйгаар гардаг бөгөөд үүнийг бүтнээр нь 24 Hours of Happy.com хэмээх тусгай сайт дээр байршуулжээ. Гэхдээ одоогоор энэхүү сайт нь ажиллахгүй байгаа бөгөөд та эхний 4 цагийг тасдаж авсан бичлэгийг YouTube-ээс үзэх боломжтой. 4. Eminem. Marshall Bruce буюу алдарт рэпер Eminem нь 2013 онд Rap God дууныхаа ачаар Гиннесийн номонд бичигдэж байжээ. 6 минут хүргэлжлэх энэхүү дундаа тэрээр 1560 үг хэлдэг байна. Тэгэхээр Eminem нэг бадагтаа 97 үгийг 15 секундэд хэлсэн гэсэн үг юм а. 5. Snoop Dogg. 2018 онд Америкийн рэпер Snoop Dogg дэлхийн хамгийн том хэмжээтэй коктейлийг хийснээр Гиннесийн номонд бичигдэх болжээ. Тэрээр Paradise коктейлийг хийхдээ 315 литр жин арх, 156 литр чангаанзны бренди, 106 литр жиржин шүүсийг ашигласан байна. Мөн түүнийхээ аврах том савыг сорвол ягаан шүхрээр чимэглэж амсар дээр нь тарвас тавьжээ. 6. Justin Bieber. Канадын алдарт дуучин Justin Bieber 14 удаа Гиннесийн номонд бичигдэж байсан байна. Spotify дэх 7 хоногийн хамгийн алдартай дуу, YouTube-ийн хамгийн их хандлт авсан сувг гэх мэт шагналуудаас гадна тэрээр хамгийн олон дизлайк авсан уран бүтээлчээр нэрлэгдсэн байна. Түүний Baby дунд 11 сая хэрэглэгч дургүй гэсэн байдаг. Гэвч саяхан 2018 оны сүүлээр YouTube-ийн өөрийн оруулсан бичлэг нь тус амжилтыг эвдсэн байна. 7. Vin Diesel. 2013 оны 11-р сард Галзуу хурд киноны од жүжигчин Vin Diesel нь нас барсан киноны хамтрагч хамгийн сайн найз Paul Walker-т зориулан Facebook дээр пост оруулжээ. Уг пост нь 8 сая гаруй лайк авснаар Facebook дээр хамгийн алдартай пост болсон юм а. 8. Jackie Chan. Инэдмийн Тулаанд киноны баатар Jackie Chan нь орлон тоглогчгүйгээр хамгийн олон удаа өөрийн биеэр үзүүлбэрээ хийсэн жүжигч юм а. 9. Robert Downey Jr. Алдарт жүжигчин Роберт Дауни Жуниор нь хятаддаг шүтэн бишрэгчдийн ачаар тус номонд багтаж чаджээ. Тэрээр 48 насныхаа төрсөн өдрөөр анх удаа хятадд очилсан бөгөөд тухайн үед 5339 фэнүүд нь түүнд өөрсдийн гарын үсэгтээ ил захидлыг гардуулсан байна. Тэдгээр дунд хятадын одууд болох Hwan Xiaoming, Wang Xuzhen нарч багтсан байна. 10. Madonna. Madonna нэлээд хэд хэдэн удаа тус номонд бичигдэж байжээ. Тэдгээрээс онцлбол Evita Musical-ийн үеэр Madonna-гийн бүтээсэн гол дүр нь 85 өөр хувцас сольж өмсдөг. Улмаар тэдгээр өмссөн хувцсныхаа тоогоор дэд амжилт тогтоосон байна. Үүнээс гадна жүжигчин бүсгүй үс засалт нь 42 удаа, эмгэн 56 удаа, малгай нь 39 удаа солигддог байна. Мөн 2014 онд Fuzz Paradise Drag удиршлаг дээр дуучны 444 шүтэн бишрэгч нь Madonna шиг хувцаслаж ирсэн байна. 11. Ozzy Osbourne.
2010 оны 6 дугаар сарын 12-нд нэгэн бейсболын тоглолтын үеэр Английн рок дуучин Ozzy Osbourne фэнүүдтэй хашгиран гэдэг үгийг аль болох чанга хэлж удаан хашгирахыг уриалжээ. Фэнүүд нь ч түүний хүсэлтийг амжилттай биелүүлж дэлхийн дэд амжилтыг тогтоосон юм а. 12. Shakira. Колумбийн нэрт дуучин Shakira нь дэлхийн хамгийн анхны 100 сая лайк авсан Facebook хаягтай хүнээр тодорч Guinness-ийн номонд бичигджээ. Үүнээс өмнө тэрээр Америкийн нэгдсэн улс дахь хамгийн их борлуулалттай Испани цомог хамгийн сайн борлуулалттай Испани дуу зэрэгээр 2 ч удаа дэд амжилтыг тогтоосон байна. 13. Hugh Laurie. Dr. House цувралын од Hugh Laurie нь хамгийн өндөр цалинтай телевизийн жүжигчний амжилтыг эзэмшдэг. Тэрээр нэг цуврал тоглохдоо ойролцоогоор $700,000 авдаг гинэ. 14. Abhishek Bachchan. 2009 онд энэтхэгийн жүжигчин, продюсер Abhishek Bachchan нь Daily 6 киногоос сурталчлах компаниуд ажлынхаа хүрээнд 12 цагийн хугацаанд 7 хотод айлчилжээ. Тэрээр оцон газар бүртээ улаан хевсэн дээр алхаж фэнүүдтэйгээ харилцаж гарын үсэг зурж байсан юм а. Бачан тэрхүү 12 цагийн турш 1.8 мянган км замыг автомашинаар хувийн онгоцоор туулсан гэдэг. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж, манай саг видео чаналыг subscribe хийж, шинэ бичлэгүүдийг цаг алдалгүй хүлээн аваарай.